За брэнд гэж юу вэ? За брэнд гэж юу зургаар илэрхийлүүл гэж. За эхний залуу юу гэж байна? I'm a great love гэж тий. Би бол агуу хайрлагч гэдэг. Нөгөө хүүхэндээ андаа хэлж чинь тий. За энийг бол юу гэх юм? Маркетинг гэж. За PR гэж ярьдаг тий. Public relations. За тэгсэн чинь бас 3 дахь хүүхэн ороод ирлээ тийм үү? Надад итгэе. Тэр бол агуу хайрлагч юу яах нь вэ? PR болох юм тий. Өөр хүнээр яриулах нь тий. Өөрөө мундаг. Тэгэхээр манай жишээн дээр яах нь вэ? Net capital мундаг гэж ярихгүй нь шүү дээ. Харилцагчд маань яах нь вэ? Нөгөө харилцагчд net capital-ыг сурчлаад өөр PR. За зар сурчлагаа гэж юу вэ гэхлээр би агуу хайрлагч гэж нөгөө хүн хараад байнга яриад юм тий. Тасаалтгүй. Телевизээр одоо ингэ нүдэд байгаа тий. Энэ бол яах нь вэ? Зар сурчлага. За брендинг гэж юу вэ гэсэн чинь нөгөө хүүхэн хэлж байна тий. Би чамайг ойлгож байна. Чи бол агуу хайрлагч аа. Тэгэхээр нөгөө эмэгтэйн толгойд яах нь вэ? Агуу хайрлагч гэдэг нэг орон зай байгаа бол тэрэнд нь тэр залуугийн нэр явж ахна шүү дээ. Ингэж чадах юм бол брендинг гэдэг. За брэнд нь өөрөө хүний тархинд нэг тийм олон юм байршдаггүй гэж байна. Шинэ машины талаарх брэнд нэмийг бол нэг 3 4 хүн нэр баярхтана. Тэгэхээр тэр нэрүүд нь үжээ байрлалцсан бол тэр нэрийг нь аль нэгийг нь авч хаяад байршуулах асуудал. Тэрнээс биш тийм 20 нэр 10 нэр энэ төр багтахгүй нь шүү дээ. За хамгийн тансаг сайн чанартай машин бол брэнд гэдэг ч юм уу. Тэгээ дараа чи юу Toyota ч гэдэг юм хэдхэн нэр байршдаг гэж. Тэнд л байршуулах юм чухал гэдэг. За брэнд гэж юу вэ? Яагаад брэнд чухал гэж? Хэрвээ чамд брэнд байгавал чи түүнийг хүмүүст хэрхэн хүргэх вэ? Хэрхэн брэндтэй болох вэ? Брэнд гэж ямар утгатай вэ? За брэнд гэдэг нь зах зээл дээр хижил бүтээгдэхүүнээс ялгарх боломж. Ялгарлал бий болгоно гэж. Адилхан байвал ялгарч чадахгүй шүү дээ тийм. Тэгэхээр хамгийн амархан жишээ та нар өөрсөн дээрээ л авчих. Би өөрөө тийм үү Эрдэнэбаяр баг гэдэг юм. Тэгээ яаж брэндээ үүсгэх юм бэ? Өөрийнхөө хувийн брэнд. Чи өөрөө брэнд үүсгэж яах нь вэ? Дажгүй хүүхэнтэй танилцах нь, дажгүй хүүхэнтэй суух нь тийм. Чи брэндээ үүсгсэн байж чамайг залуучууд сонирхох нь шүү дээ. Тэрнээс биш. За энд байна тий. Баахан хонь байна тий. Хинний юм бүү мэд. Тэсний нэг хонь яасан байна? Нүдний шилттэй улаан хамартай тий. Ялгарсан байгаас тий. Брэнд бий болгоно гэдэг бол энийг хэлээд байна. Чи өөрөө ялгараач. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр чи үйл хөдлөл хэрвээ өөрийнхөө имиж брэндийг үүсгэж байгаа бол чам 1000 хүн харж ийн л гэж бодох. 1000 хүн харж ихт чи нойрмог царайлаад байвал яах вэ? Тэ? Зурагтаар гарч ийн гэж өөрийгөө бодохгүй. Гэтэл муухай алах чи бол яах вэ те? Тэгээ өөрөө үйл хөдлөлөө хянах ёстой. За ялгаруулах тий. Брендийн зорилго хүмүүсийн ойлголтод энэ брэндтэй адилхан өөр бусад бүтээгдэхүүн үйлчлэгээ байдаг гэсэн ойлголтыг бий болгох гэж. Ялгарна. Unique гэдэг буюу цоо ганц гэдэг шин чанарыг бий болгох гэсэн. За ямар брэндүүд байдаг вэ? Таны хоногчдын цоо ганц брэндүүд байна уу? iPhone байна тий. Samsung ямар iPhone-оос шал өөр шүү дээ, тийм ээ. Samsung-оос iPhone бас шал өөр тий. Хоёулаа адилхан болчвол яах нь вэ? Ялгарч чадхаа байж шүү дээ. Тийм учраас зориуд iPhone-тай бүх юм адилхан хийхгүй байна. Харин өөр ялгардыг бий болгох гэдэг шүү дээ, тий. Өөрсдөө хэрэглэгчид татах юм бол. Тэгээд тэрүүгээр цар ганц гэдэг л ойлголтыг бий болгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та нар ч гэсэн хүн дуурайх биш яах нь өөрийнхөө брендийг бий болгоод би бол цар ганц гэдэг юм гэж хэл. Түрүүн нөгөө 7 зуршил 8 зуршлаа үзсэн тий. Тэгэхээр би бусдаас юугээр ялгарх юм бэ? Яавал миний давуу тал юм бэ?
Яавал би амжилтанд хүрэх юм бэ? Яавал карьераа хийх юм бэ? Тэгээ өөрийгөө заавал ажиглах хэрэгтэй. Одоо сургуультанд сууж идэх ч юм уу, найз нөхдөд ярьж идэх ч юм уу тий. Тэгээ тэр өмнөх сургуультан дээр ирсэн шүү дээ. Чиний бодол чинь, чиний үүдэл чи өөрөө зам байдал чинь болно. Зам байдал чинь цаашаагаа чиний хувь тавилан болно. Тэгэхээр зүгээр нэг удаа ярьж байгаа, зүгээр найзууд уулзж ийн гээд яах нь замбрааг өөрчлөхгүй гэсэн. Яг тэр үйл хөдлөл чинь цаашаагаа ингэж явна гэсэн. Тэгэхээр зүгээр үед дэмий балаа эсвэл энгийн юмнууд яриад байна гэдэг бол чиний хувь тавилан шийдэгчлээ л гэсэн үг тийм. Тэгэхээр бол зүгээр үе гэж чамд байх гэсэн үг. Үргэлж чи зурагтаар гарч ийн, үргэлж чамайг мянган хүн харж ийн гэдээ үлдэх хэрэгтэй гэсэн. Эхлээд дарамттай шүү дээ, тий. Өөрийнхөө байж болохгүй. Дараа нь бол яах нь нэгэн чи тэр хувь тавилантайгаа илрээд цаашаа гэсэн. Яагаад бид үүнийг хийдэг вэ гэж. За, сонголт бол маш хэлбэг гэж. Яагаад брендийг хийдэг вэ гэсэн, тий. Ялгарч чадаж байна гэдэг нь боломжит хэрэглэгч таатай хамтарч бизнесийг шийдвэр гаргахад чухал үүрэгтэй гэж. За энэ дээр ойлгомжтой ш сонголт бол маш хэлбэг тий. Чи удамжинд гараад дуртай залуутайгаа гэр бүл болж болно. Тэгвэл яагаад заавал тэрнтэй гэр бүл болох ёстой гэж. Тэрнтэй адилхан 300 хэдэн банк шүү тий. Дуртай газраас ч зээл авах болно шүү дээ. Яагаад чам дээр энэ байгууллагыг сонгох ёстой мэдэх хэрэгтэй. Тэгээ яагаад заавал чам дээр очиж зээл авах ёстой. Тийм үстэй. Энд чинь зөвдөө 3 салбар байна штэ Улаанбаатарт. Тэгээд салбар болгонд олон зүйлийн ажилтан байна штэ. Тэгэхээр чи тэр брендийг өөрийнхөө брендийг бий болгох ёстой гэсэн хайрлагчтай. Би бол яах нь энэ салбарт байгаа зүйлийн ажилтнуудаас өөр. Тэр нь бол яах нь тийм харгис байж болохгүй штэ. Би бол өөр гоё, бусд нь мяа гэсэн үг биш байхгүй. Би бол арай өөр. Надад ийм шин чанарууд байна. Ийм учраас яах нь би танд ийм илүү үйлчлэхээс ярээс хандлах чадна. Тэгэх юм бол чамайг хүмүүс сонгох шалтгаан болно. За бид нар харилцагчтай очиж за зээл олголтоо хий. Тэгэхээр манайхан ямар зорилго тавьдаг вэ гэхээр би зээл олох гэдэг байдаг. Тийм ээ. Чиний зээл олохгүй, чиний KPI-г хэд авах уу, чи олон харилцагчтай нүгд харилцагч миний хувьд ямар ч хамаагүй шүү дээ. Чи миний ямар проблемыг шийдчих, ямар таатай нөхцөл бий болох. Би чамтай хамтарч ажилласнараа юу авах вэ? Тэгэхээр харилцагчийн юу хүсэж байгаа гэдгийг судлах хэрэгтэй байна. Зөндөө бүтээгдэхүүнүүд байна шүү дээ. Өдрийн бүтээгдэхүүн байна, тий? Өдрийн зээл өндөр үнэтэй зээл байна. 5% бүтээгдэхүүн байна. Тэгээ тэр харилцагчдууд үжээ хэрэглэгч хамтран түншээ олцсон байгаа байхгүй. Тэгвэл тэр түншээ болоод яагаад чам руу шилжих ёстой гэдэг шалтгааны чинь өгөх ёстой гэсэн. Тэгэхэд бол чи тэр хүний бизнесийг ойлгоно, тий? Тэр хүн юу хийх гээд байгаа ингээд судалгаа болгон өөрөө аюул чухал байхгүй. Судалгаа болгоноос чи суралцах нь шүү дээ. Чамд та нарт бол аюул боломж байгаа. Зээлийн ажилтнууд маш олон хүмүүстэй харьцаж байгаа учраас тийм үү? Ийм хэмжээний бизнесийг ийм лангуун дээр ийм хэмжээгээр ашиг хийж болд юм аа гэдэг чи туршлага тавьсан. Нөгөө лангууны эзэн бол туршлага багтай. Зөвхөн өөрийнхөө бизнес тэгээ өөрийнхөө эргэн тойронд байгааг харж байгаа шүү дээ. Чи маш олон хүний нууц мэдээллийг мэдж байгаа учраас чи илүү нөгөө бизнестэй хүн зөвлөх боломжтой гэсэн. Тэр өнцгөр нь чи хараад судалгаа хийж чадах юм бол яах нь хүмүүс чамтай түншлэхийг хүснэ, тийм ээ. Эрдэнэ дээрээс чи зээл авах хүсч би мэдээлэл авах байхгүй. Чи мэдээлэл өгж яах нэгээр яах нь тэр харилцагч тэгдэг гэж хэлэхгүй шүү дээ. Та ийм дээр алдаад байна шүү. Ингэдэг болчихжээ. Зах зээл чи ийм хөдөлгөөн хийх гээд байна. Бараа бүтээгдэхүүн чи ингэх гээд байна. Таны бизнес яаж юм ярилцаа тийм. Тэгээ зөвлөгөө өгөх шүү дээ. Тэгэх юм бол чам дээр очихыг хүсдэг болно. Тэрнээс зүгээр зээлийн гэрээг нь бэлдээл тийм үү. Зөвхөн кэш флоу хийгээл ингээл дуусах юм бол та нарын хувьд ч гэсэн сонирхолгүй нөгөө хүний хувьд ч гэсэн хурдан зээлээ аваад явахын тулд шүү дээ. Та нарын удаж байгаа хүлээж байгаа минут болгон тэр хүн чухал байхгүй тийм ээ. Гэтэл та нартай сонирхолтой байгаадах юм бол яах нь аль болохоор энд ирж тийм ээ. Зээлээ төлчөөд график нь хэлэх гэж хүртэл хүн ирж болно шүү дээ. Яагад гэвэл чамд тэр хүн татагтаад байна. Тэрнээс ямар ч мэдлэггүй хүн зүгээр суучих юм бол тийм л дээ. Ахыгаа зээлийг хурдан гарын үсэг зурчих би ямар ийм л юм шүү дээ. За чи хэзээ өөрийн брендийг бий болгох вэ гэж. Оюун санаандаа илүү сайн төсөөл бий болгох гэж.
брэнд амьдрах эсвэл төгсөх гэж. За компани оюун санаанд байх бишээ гэж. Брэнд бол яадаг гэж. Хаана байх ёстой? Гүйцэтгэх захирлын оюун санаанд байх бишээ гэж. Хэрэглэгчдийн оюун санаанд байх гэж. Чи Net Capital өөрсдөө мундаг, өөрсдөө сайн бүтээгдэхүүн үйлчилгээ өгж ийн гэдэг бодох нь чухал биш. Тийм үү? Тэрийг удирдах байгаа гүйцэтгэх захирал тэгж бодох нь чухал биш. Харилцагчид бодох хэрэгтэй гэсэн. Тийм ээ. Тэгэхээр тэр front office дээр байгаа та нарын брэндүүд чухал болчиход байна. Бид нар энд гоё юм яриа сургалт хийгээл чи мундаг шүү гэж үзүүлэх гэдэг. Чи өөрөө брэнд болж ялалцахгүй бол яах нь вэ? Эзэш тэр юм амжилахгүй. Тэгэхээр харилцагчийн хувьд чи өөрөө брэнд болох хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл Net Capital гэхэлэр ганцхан чамтай л харьцаж байгаа шүү дээ. Чамаар л энэ компани төгсвөл чи удаан хөдлөөд эсвэл 2-3 удаа алдаа гаргахад тэгээд тэр нэр хүнд унж байгаа байхгүй. Хүмүүстэй уулзаад эхний 30 секундэд дүгнэлт хийдэг гэж. Тэр эхний 30 секунд, эхний 1 минут болгосоор чухал. Тэр үед чи яг сэтгэлд төрүүлж чадах юм бол тэр одоо чи муу хүн байлаа гэхэд эсвэл чадваргүй байлаа гэсэн чадвартай юм шиг сэтгэлд төрүүлж чадах юм бол магадгүй тэр нь бол арилтлаа нэлээд удна гэж байгаа. Тэгэхээр чамд тэр хугацаанд хугацаа үүсэж байгаа. Тэр хооронд чи сайжрах, тэр хооронд чи тэр хүнийг татах боломж үүсэж байгаа. Тэгэхгүй эхнийхээ унгаагаад уулзчих юм бол яах нь вэ? Тэр сэтгэл хэзээс арилахгүй. Арилах гэж аягүй цаг хугацаа гарах гэсэн. Тэгэхээр эхний уулзалтууд бол аягүй чухал. Тэгэхээр чи хаалгаар орж ирж байгаа хүнтэй яах нь вэ? Жаан сул дороо эзэлч тийм үү ингэчих юм уу тэгэл уулзсан. Тэгэхээр чи магадгүй ядарсан байж болно. Ер нь ихэнх өдөртөгчний тийм байдаг. Өрөөндөө ингээд мансуурцсан сууж байгаа. Ядарсан ажлын дараа уулзсан. Хүн ороод ирвэл шууд ирч хүч чаддаг. Өөрийгөө тэгээ өдөрдөө сурцсан байдаг. Тэ? Айгу удаан ингээд ярьж ирсэн бол шууд босоо гараад чангараа заа суух гэж юу болж байгаа юм бэ? Шууд сэргээд ирдэг. Тэгэхээр тэгж өөрөө маневр хийж сурах хэрэгтэй. За брэнд бол лого эсвэл өрөө төдий зүйл биш ээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яах нь вэ? Таны хувьд бол зөвхөн өмсөж байгаа хувцас эсвэл хүсний зэсэлт бол биш байх нь шүү дээ. За баг зэрэг сурталгаач тийм ээ. Өөрийгөө гоё гэж сурталгаад ийнэ гэсэн үг биш ээ. Сонирхол татсан мессеж биш гэж байна. Тийм ээ. Брендтэй болсноо доорх компаниудын гаргасан максимум амжилтанд хүрэх боломжийг өөртөө бий болгож болно гэж. За Coke тийм ээ. Coca-Cola. McDonald's тийм. Coke бол одоо дэлхийн номер 1 брэнд гэж байна шүү дээ. Юу аваад гэж. Та нар энэ McDonald's-ийн кино үзчихсэн үү? Bloomberg-ээр гарч илээ. Баримтат кино. Кино гэх юм уу, нэвтрүүлэгч гэх юм уу? McDonald's хэдэн ажилтнтай гэж бодож байна? Шинэ тэр. Сая 800 мянган ажилтнтай. Хийдэг хоолууд нь тодорхой шүү дээ. 6-7% юм шүү дээ, тий. За дээш нь 10 юм гэж. Кола, тэгээд мөстөө, тий. Тэгээд хэдэн кофе, тэгээд дахиад бүргэр ингээд болчих шүү дээ. Бүхний махта дахианы махта гэл. Тэгээ энэ бол харахад бол айгүй энгийн байгаа байхгүй. Тэгээд сая 800 ажилтнтай. Тэгээ яг үйлдвэрлэлийнхаа процессуудыг үзүүлж байгаа. Сая 800 ажилтны юу вэ? Гэсэн чинь McDonald's Institute их сургууль байгаа байхгүй. Тэгээд тэр одоо хоолныхаа чанарыг шалгадаг, кофеныхаа чанарыг шалгадаг, одоо хурдтай хийх, чанартай үйлчлэх. Бүх юм нэг стандарт болсон. Амар специфик. Тэгэхээр бидний ажилч бол яах нь вэ? Хоол хийхээс хамаагүй нарийн шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө хамаагүй специфик, хамаагүй мундаг болох боломж байх. Тэгэхээр бол шат чатандаа л сайн ажиллаад тэр брендийг үүсгэх юм дөлөө. Удирдлагын компани бүтцээс ч гэсэн тэр дэмжсэн юмнууд нь хийгдэх баг. Тэгээд дэмжсэн юмнууд хийгдэхдээ бас нөгөө хүмүүсүүдийн оролцоо аюул чухал шүү дээ.
зөвхөн удирдлага юм уу сайн бүтэж байгааг хангалтгүй. Та нар мундаг энэ үйл явц процесс тэргүүлэх байр суурьтай оролцох юм шиг. За брендинг түүх гэж байгаа. Стероид яасан бэ? Бүтээгдэхүүнүүд хоорондоо маш адилхан байсан. Худалдаа гэр бүлээрээ хийдэг байсан, тийм. Сонголт маш хялбар байсан. За анхан үеийн худалдааны тэмдгүүд гэж. Доор нэг юм хадчих, тийм. X ч юм уу юу ч, тийм. Тэгэл 5-гаа заах нь, тийм. Trademarks гэж. Жирийн нэгэн нэрийн зүйл төдий байха байсан гэж. Итгэл найдвартай байдлын тэмдэг болсон гэж. Брэнд. Аюурын савн байна, тийм. Чал хоёр өөр харагдаж байна, тийм. Нэг нь бол хараад магадгүй адилхан угаадаг баг. Тэгээ чанарын хувьд. Нэг нь хараад ямар сэтгэл төрж байна. Нөгөөх нь хараа ямар сэтгэл төрж байна, тийм. Урт хугацаанд худалдааны тэмдгээр бүтээгдэхүүнүүдийг ялгадаг нь үеийн өнгөрөөсөн гэж. Бизнес хөгжихийн хэрээр бүтээгдэхүүнүүд яах вэ? Солилцох боломжтой. Нэг төрлийн тогтвортой болсон гэж. За өргөн хэрэглээний барааны эрен ирсэн. Era of commoditization тийм. Өнөөдрийн эрен сонголт бараг зөвхөн үнэн дээр хийгддэг гэж. За ийм өрсөлдөөн явагдаад яах нь савн бол савн болоод ирсэн. Тийм. Тэгэхээр савнгууд хоорондоо солилцоод ирэн дээрээс нь төрөл болоод ирсэн. Нэг төрөл. Тэгээ тогтвортой бүх газар савнтай болсон. Тэгэхээр хүмүүс юун дээр өрсөлдөөн бэ гэхээр үнэн дээр өрсөлдөж. Тийм ээ. Тэгээ үнэн унаал. Тэгээд айл нь дампуурал эхэлдэг. Угаасаа дампуурсан л да. Дампуураад ингээд унаад ирсэн учраас ер нь болохгүй юм байна бид нар ийм аргаар өрсөлдөж. Тэгвэл юугаар өрсөлдөх ёстой ингээд бодож гисэн байна. Тэгээд энэ элбэг баян сонголтын үе бий болсон. Тэ? Өөр байх ялгархыг бий болох гэж. Тэ? Ядаж хүмүүсүүдийн төсөөлөлт гэж. Ингээ өрсөлдөөд үнээр өрсөлдөөд ирж байгаа шүү дээ. Үнээр өрсөлдөөд ингээд унаад бүгд ашиггүй болоод ирэхлээр хүмүүс ойлгож байгаа байхгүй. Бизнесмэнүүд ингэж өрсөлдөж болохгүй юм. Тийм ээ. Үнээр хамаагүй тоглоод яах нь өөрийгөө шунгаагаад зах зээлээ шунгаагаад тэнд байсан ажилчид ахуй амьдрал тэгээ тэрийг дагаа нөгөө хэрэглэгчдийн хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний чанар нь унч шүү дээ. Тэгэхээр аль талдаа хохиролтой юм. Ерөөсөө ингэж болохгүй юм хамаагүй үнээр тоглож. Харин тэрэн дотор яах ёстой юм бэ гэж бодож гисэн. Тэгээ ялгах ёстой юм байна гэдэг. Тэгээ ялгарлал нь брэнд тийм. Ядчил хүмүүсүүдийн төсөөлөлт гэж байна. Хэрэглэгч байгаа төсөөлөлт ялгах ёстой. За энэ юу харагдаж байна? Дараа Азийн улсууд нэг юм хүү те. Баахан хаяга бүгд гаргаа хатчихсан. Хинний юу юм бүгд те. За өнөөдөр ямар болж байна? Хүмүүс сонголтын далаад живс тий. Ийм болцоод би хаашаа нь орж үйлчлүүлэхгүй. Тий. Бүрхэгтэй бүгд л гоё ингээл гэрэл мэрэлтэй. Хүмүүсүүдийн анхаарал бизнесийн үндсэн валют болсон гэж. Брэндээ үнж байх, дуртай байх нь хэрэглэгчийн сонголтын матрицыг багасгах чадахгүй гэж. Тэгээ чамд хүн одоо Coke байлаа гэхэд би колон дуртай байлаа гэд кола уухгүй, кола заавал уун Sprite уухгүй гэсэн үг биш гэж. Би колод бол дуртай, колаг бол ийм амттай гэдгийг ойлгодог. Гэхдээ цайч ууж бол. Тэрийг бол хэзээ ч багасгах чадахгүй. Брэнд гэдэг нь хүний нийгмийн төрөлхийн зүйл гэж. Хүмүүс харагдах хэлбэр нэр хүн зам төрхөөр нь бусдыг нэрлэдэг гэж. Тэгэхээр чам дээр ирж байгаа хоч бол яах вэ? Чи тийм л байгаа гэсэн. Тэгэхээр тэр хочтойгоо тэмцээд байх биш өөртөө тэмцэх хэрэгтэй байхгүй. Өөрийгөө бусдын нүдээр хараад янзлах хэрэгтэй гэсэн. Ямар зам байдалтай болох юм, ямар хэлбэр дүрстэй болох юм, чамд ямар давуу тал. Энэ таргуу хүмүүстээр ажиглагддаг кейс бол тийм шүү дээ. Таргуу хүн эзэж та нарын нүдээр өөрийгөө харж чадахгүй. Тийм учраас тарган байдаг байхгүй. Хэрвээ өөр хүн туранхай хүний нүдээр өөрийгөө харчих юм бол маргааш шууд.
хүнд өөрт нь тийм боломж чадвар байгаа. Хамгийн гол нь харахгүй байна. Би хэвэн гэж боддог. Гайгүй шүү дээ. Боломж ил. Тойлонд өөрийгөө байнга харцсан сурцсан. Эрдэнэ хоёрын нүдээр харах юм бол шууд турна. Бидний бусдын тухай ойлголт нь хэнд итгэх вэ гэдэг шийдвэр гаргахад тусалдаг гэж. Тэгэхээр би харилцагч юм тийм үү? Хэрэглэгч. Тэгээ та нартай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр таны талаар нэг ойлголтууд надад бууцсан байхгүй. Тэр ойлголтуудынхаа тусламжтайгаар би энтэй хамтарч ажиллах уу гэдэг шийдвэр гаргах. Тэгэхээр бид нар шийдвэр гаргахад нь яг нэг оролцоод байх шүү. Тэр ойлголт руу хийж гэсэн. Энэ бол чанартай гоё шүү. Эсвэл энэ сайн шүү. Энэ бол миний яг нэг амьдралын хань, миний амьдралын түшиг гэдэг ойлголтыг чи толгойд нээж гэсэн. Тэрнээс өөрийгөө сурчлаад эсвэл өөр байдлаар үзэхгүй юм те. Тэгэхээр энэ бол яг нэг талаасаа бизнесийн боловч нөгөө талаасаа хамтын ажиллагаа, түншлэл, хайр дурлал, гэр бүл бүх юмтай холбоотой гэсэн. Тэгэхээр брендийг ойлгохгүй эсвэл брендийг үүсэхгүй байх юм ямар ч боломж байхгүй. Юу чи брендийг л үүсэхгүй байх юм бол яг бүх амьдралдаа л алдаа гарна гэсэн үг. Гэр бүл, ажил төрөл, бизнес. Анхны сэтгэл өөрчлөгдөхдөө хэцүү гэж. Түрүүнд ярьсан тийм ээ. Өнөөдөр энэ зуршлын үзэгдэл нь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт гол хүч нь юу вэ гэж. Боломжит хэрэглэгч, харилцагч, шийдвэр гаргагчд, альтернатив сонголтууд тэдэнд нээлттэй гэж. Бүтээгдэхүүн үйлчилгээ компани талаарх ойлголт гэж. Энэ том компаниуд бас сонин зуршилт хийж үзсэн байдаг. Тэ хүний ойлголттой байхын тулд бүр тухайн сэтгэл судлаачдаа судлаад хүн гэдэг яадын тэр ойлголтыг нь яаж програмчлах ёстой юм гэдэг. Тэгээ бас тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн зарим амжилтанд хүрч чадаагүй. Гэсүд байх. Брэнд гэдэг нь энгийн тэдгээр хүмүүсүүдийн ойлголтод хэрхэн нөлөөлөх вэ гэсэн үг гэж. За анхааруул гэж. Чи өөрөө аль хэдийн брэнд болсон гэж. Одоо чам руу орж ирж байна тий. Сайн уу эсвэл муу? Хоёр янз байгаа шүү дээ. Хэвээ байж болохгүй тийм үү? Тийм ойлголт байхгүй шүү дээ. Сайн эсвэл муу. Хэрв чи өөрийн брэндээ идэвхтэй тодорхойлохгүй бол яах нь вэ? Одоо байгаа чиний брэнд чамайг тодорхойлно. Тэгэхээр одоо чи амжилттай байна уу? Ямар байна? Царайлаг байна уу? Ямар байна? Джентльмен байна уу те? Гэдгийгээ бол өөрөө мэдж байгаа. Тэгэхээр чи өөрөө тийм брэнд болсон гэсэн. Тэгэхээр чи энэ брендийг яах нь өөрчлөхгүй бол одоо байгаа брэнд чинь чамайг тодорхойлоод үлдэнэ гэдэг юм байна. За англиг брэндээр өөрчлөх гэж байна. Цэвэр ус, топ өргөн хэрэглээний бараа гэж. Америкийн нэгдсэн улсад усны цоргоор сайн чанарын цэвэр ус гоождог. Савлсан ус худалдаж авах шалтгаан байхгүй. Гэвч хүмүүс савлсан усыг худалдаж чаддаг. Литр тутам пи болон сүүнээс илүү үнэтэй болсон ус. Зүгээр л ус шүү дээ тийм үү. За цэвэр ус байна те. Even байна. За тэгээ бас бус уснууд. За брендийн хүч чадал гэж байна. Компаниуд нийтийн хэрэглээний ус нь муу амттай, цэвэр биш гэсэн ойлголтыг бий болгодог гэж. Уул нь юм байсан. Ямар байсан? Америкийн нэгдсэн улс усны цоргоноос сайн чанарын цэвэр ус гоождог гэж. Тэгсэн чи одоо ямар болцоо? Үгүй юм аа. Нийтийн хэрэглээний ус нь муу, амттай, цэвэр биш гэдэг ойлголтыг болгосон. Энэ өөрөө шалтгаалсан процесс байгаа байхгүй. Брэндээ бий болохын тулд яах нь вэ? Эхлээд шууд ус гаргаж ирээд сурчлааг байх юм шүү дээ. Тийм үү? Карантины ус өөрөө болохгүй маа, карантины ус болохгүй гэдэг ойлголтыг бий болгосон. Тэрнийхээ дараа цэвэр ус мус ярьсан. Монголд тийм кейс байдаг тийм ээ. Апогийн брэнд тэ эднийх чинь сайн явж өгөхгүй байсан. Архинч тэр пивч. Тэгээ ямар кампайн хийсэн бэ гэхлээр ийм кампайн хийсэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг. Тэгээ тэрүүгээр 2 сар нүдсэн гэж. Монголчууд залуучууд. Арх пив өө огт яриаг. Апо гэдэг юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг үндэсний үйлдвэрлэл гэдэг ойлголтыг хүмүүс төрж байгаа тийм.
Тэрний дараа нь яах нь вэ? Үндэсний үйлдвэр чи юу юм бэ? Апуу байна. Тэ? Тэгээ сурчлаа явсан. Тэгээ тэдний sales амар мундаг явсан гэж байна. Тэгэхээр яах нь вэ? Усаа сайн зурхын тулд яах нь вэ? Би мундаг гэж ярихгүй юм шүү дээ. Тэгэхээр чи өөрийнхөө хийх гээд байгаа юм яах нь вэ? Ялгарх гээд байгаа юм яах нь вэ? Эргэн тойрныхоо хүмүүст эсвэл өөрийнхөө хүмүүст яах нь вэ? Төрүүлээ ойлголтыг бий болгох гэж байна шүү дээ. Тэгэхгүй шууд өөрөө гарч ирээ тоглол хүмүүс итгэхгүй. Өөрийгөө сурчилж байна. Тэдгээрийн брэндүүд нь эдгээр асуудлыг шийддэг учраас цэвэр усыг үнэтэй зардаг гэж. Эхлээд ийм ойлголт бий болж байгаа юм шүү дээ. Гранатны ус ууж болохгүй. Хортой шүү. Тэгэх юм бол яах нь вэ? Надад проблем үүсчлээ те. Би эрүүл амьдрмаар байна шүү дээ. Эрүүл амьдрмаар байна, сайхан амьдрмаар байна. Тэгсэн чи Канадны ус нэг зовлон гараад ирж байгаа. Тэгэхээр яах нь вэ? Тэрийг нь яах нь вэ? Чи шийдчих гээд байна шүү дээ. Гоё чам цэвэр ус уу. Тэгээ чиний проблемыг шийдсэн юм чи яах юм? Төлбөртэй юу гэж өгнө? Одоо шүүсэн ус, байгалийн цэвэр ус, эрсдэлжүүлсэн ус, аршаа ус, амьд ус. Байж бол бүх усыг гаргаад ирсэн ус тий. Шүүсэн ус тий. Фильтрт оруулсан. Магадгүй энийг мэдэхгүй байгаа шүү дээ. Хүн фильтрээр шүүгээд юу зүгээр байсан Канадны усаас нь хурд ордуулсан юм бол үү гэж дээ юм бол тий. Тэгтэл ямар ч зүйл шүүсэн ус. Байгалийн цэвэр ус. Байгалийн цэвэр ус гэж юу ч байдаг. Эрсдэлжүүлсэн ус гэдэг байна. Аршаантай ус гэдэг байна. Амьд ус гэдэг байна. Ус хүртэл амьд болчиход байгаа. Кофе. Хэдэн зууны өргөн хэрэглээний бараа. Тэгээд энэ дээр бас нэг юм сонирхолтой юм байна. Би хаана явж лээ? Азад явжсэн. Тэгсэн чинь нэг царим утаа хүмүүс нөхгүй. Царим утаа жоох байсан. Ингээд тэгээд зургийг наацсан. Модель юм шиг байна. Модель юм жүжигч чинь байж. Тэгсэн чинь надтай хамт явжсан. Өө итгүүлж явахгүй. Яаж заа гэсэн чинь. Ингээд би хөрхөн гэл ингээд зураг туудсан ингээд явхлаа. Хүмүүсүүд яах нь тэрийг нэрээ энэ үг чинь царайлах юм байна. Эсвэл энэ юм чинь ийм ээ. Гэхдээ ингэ хэсэг хугацааны дараа. Тэр юун дээр явдаг процесс вэ гэхлээр дуун дээр бас тэгдэг юм. Эхлээ шууд дуу хязгаарч хийх болдог. Анх сонсож байгаа дуу аягүй онцгой. Тэгэл 2 3 яваа, сар яваа тий. Тэгэл дараа нь жилийн дараа сонсохлоор нөгөө дуу нь яг хийх болж ирдэг гинэ. Тэгэхээр тэр итгүүлнэ гэдэг бас сонир процесс юм шиг. Тэр процессыг ойлгоогүй хүнд бол яах нь вэ? Мэдэхгүй шүү дээ. Энэ гоё л гэдэг. Тэнгүүд одоо энэ сургалтын дараа ингээд инглиш эндээс над дээр тоглолт явагдаад байгаа юм гэдгийг охин ойлгож эхэлж байгаа тийм ээ. Тэгээд эдгээр чи надад тоглоод ингээд тий би мэдэхгүй өөрөө ирэхгүй тоглолтод нь ороод амьдраад байгаа юм гэдэг ийм мессеж авч байгаа хгүй. Хэдэн зууны өргөн хэрэглээний бараа гэж. Кофе бол ердөө л кофе. Хэрэглэгч юу байсан талаар анхаардагчгүй байсан. Кофе байх. Ихэнх хөршүүд кофений мухлагтай, тийм ээ. Гэрүүлээрээ. Тэд юу зарсан бэ гэж. Кофе. Өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол. Өргөн сонголттой зэсгэж. За тэгсэн чи шүүлцгээ нэг нөхөр аваад ирсэн. Кофег өөрчилсөн. Түрүү нэг нөхөр яасан? Усыг өөрчилсөн тий. Одоо бол кофег өөрчлөнө гэж. Starbucks-ыг худалдан авсан гэж. Шүүлц. Давтагдашгүй брэнд модель кофений зах зээлд хувьсгал авчихсан гэж. Бүх кофений бүх зүйлсийг мэргэжүүлсэн гэж. Ялгарх процесс руу хамаг анхаарлаа хандуулсан. Starbucks гэж юу юм бэ? Тэд зөвхөн кофе зардаггүй, гайхамшигтай туршлага, завсарлага зардаг гэж. За энэ юу гэсэн үг? Кофений туршлага. Дээрэс нь яах нь завсарлага буюу яах нь чи хүнтэй уулзах эсвэл ажил тайлах тэр процессыг орчинтой. Starbucks-ын юунд ороод яах нь хэсэг тухал суух юм шүү дээ. Тухал суугаа юм бодно. Чамд яах нь нэг талдаа кофе зараад байгаа юм шиг боловч нөгөө талдаа ажил тайлах хугацаа зараад байгаа. 15 минут, 20 минут, 30 минут. Өмнө та кофегаа ажил дээр авчирч уудаг байсан бол одоо та ажлаа Starbucks өмнө гэсэн. Тэгээд тухтаа суух орчиныг бүрдүүлээ. Тий, орчиныг бүрдүүлээд. Тэгээд жаахан тухтаа сууглаач дахиад худалдаа авах гэдэг. Тий.
Кофе уусан бол кейк чимээ санагдчихэв тийм ээ. Гэх мэтлээ. Тэгэхээр та нарын бидний маркетингийн юм дээр харахад юу бол аюул чухал байгаа шүү дээ. Найз нөхдөд харилцаа. Ямар ч супермаркетинг хийсэн үргэлж найз нөхдөдийн харилцаагаар оржсэн шинэ харилцагчийн тоо 50-аас дээш. Тэгэхээр та нар магадгүй нэг эргэлзээтэй ч юм уу жоохон эргэлзээтэй гэхдээ ямар ч сан аргалчнаа гэж зөвхөсөн зээлээ гаргах нь яг нь дараачийн зээлдэгчээс баталгаатай болчих нэг зээлдэгч. Тэгэхээр тэр өөрөө аюул чухал байдаг. Өөрөөс эхний ээлжинд бид нар удаан тийм юм байдаг. Зоригтой зээлээ олов. Тэгэхээр тэр нь дараачих харилцаа. Сурталчилгаа ингээл нүдэл олон сая төгрөгийн юм яваал. Гэхдээ тэр нь их тийм үр дүн муутай. Нэг харилцагчийг 20-30 мянган төгрөг, зарим тохиолдолд 50 мянган төгрөг авчихсан. Тэрний оронд зүгээр одоо байгаа харилцагчтай хурдан зээл болгочих шинэ хаалгаар аваадсан харилцагчийг алдаж болохгүй ачилж. Тэгэх юм бол тэр дараачийн чиний харилцагчийг болгоно. Гэхдээ бүр чиний нөгөө PR-ыг хийх байхгүй. За тэнд очихлоор нэг тийм стахан ааштай охин бүтэн амаа авцсан. Тэгэхээр чи тэр хүнтэй тийм дотн харилцааг бий болгох хэрэгтэй. Дотн байна гэдэг ингээ хамаг юм баллаад эксэлд оруулсан гэсэн үг биш шүү дээ. Кофе. За Starbucks тий. За тэгвэл сэндвич бүх хотл байдаг гэж. Бүх төрлийн талх ороомог, десерт билүү зайрмаг, уух юм кофе, чай, пив, сод, сонин тамхи, лого, сурталчилгааны цэцлэг. За Лука гэдэг нөхөр гарцсан. Сабмарин сэндвич урт нарийнхан талхтай хийгээд хамаг анхаарлаа хандуулсан. Хялбаршуулсан ажиллагаа цөөхөн орцгож. Америк нэгдсэн улсын 6 дахь том төргөн хоолны газар McDonald's шиг хаасайгүй байдаг гэж. Энэ үү те. Subway гэдэг сэндвич. Ерөөсөө ийм ганцхан урт сэндвич. Тэгээ одоо энэ хийж байгаа орцуудыг нөөрэ бүр айн автоматжуулсан гэсэн. Тэгээ маш богино хугацаанд. За алсын хараатай лидер гэж. Энгийн нийтлэг зүйлийг брендийг ашиглан энгийн биш цор ганц болгож чаддаг гэж. Тийм ээ. Хин нөгөө мөхөө Чингистэй хийсэн гурван гэрээний холбыг авъя гэсэн юм уу? Энд дэр нэг кино үүдэг те кампайнер кино үзчихсэн юм. Юунийний HBO HD-гээр гаргасан да. 12 онд нөө 13 онд. Нэг сенатч байдаг 3-4 удаа сонгогдсон. Тэгээ тэрний ард хэн байдаг вэ гэхлээр хоёр том бизнесмен байдаг. Тэгээ сенатч уцаар яриад найз хүүхэн рүүгээ ярьж байгаа. Одоо явдаг хүүхэн рүү гэсэн. Тэрэн лүгээ ярингуудаа уцаан дураа ярьцдаг хгүй өөр айл руу яриад. Тэгэнгүүтээ баахан балаа юм ярьцдаг хгүй. Тэгээр нэгээр. Тэгсэн тэр бичлэгийг тараачдаг хгүй нөгөө айл. Энэ сенатч бол ийм ёс зүйгүй хүн юм аа. Тэгээ нөгөө нөхрийн ирээтийн гунаад тэгээ дараагийн сонгуул болох гэдэг. Тэгсэн чинь нөгөө хоёр ярьдаг. Энэ юу н одоо ингээд зөндөө гарцаа. Одоо ингэ нэр үгүй болчихлаа. Энийг болий. Дараа нь өөр нэвтэршүүлчихээр хүн хэн бэ гэдэг. Тэгсэн чинь бодчихно хэний хүү байна гэдэг. Тэр нь жоохон мангардуу нөхөр. Нөгөө сенатч нь бол ер нь бол мангардуу нөхөр байхгүй. Тэрнээс маань нөхөр. Бүр бүдүүн юм сахал махалтаа сан мангардуу алхаж малхахтай ингэ ярьж мэрч. Тэгээ нөхөр лөө яадаг байхгүй хэн рүү уцтаа аавраа уцтаа танаа хүүхдийг ингээд бид нэ сенатад дэвшүүлье гэсэн чинь өө гайхаж байгаа юм аав нь манай хүүхдийг удаа гэх. Тэгээ за нэрээ зүгээр санаа юм. Тэгээ хүүхдийгээ дуудахгүй. Та хин хоёрыг мэднэстэй заадах чинь ингээд дэвшүүлэх гэж байгаа юм чинь. Гэсэн хүүхд нь бол дуртай байж өөрийгөө мэдэхгүй байж мундаг амтл гэж. Өө тийм үү би дэвшчихээ та. Тэгээ яасан чи нөгөөдх чинь юу явуулдаг байхгүй сонгуулийн менежер гэдэг мундаг залуу болж байгаа байхгүй. Тэр нэрээ шууд гэгийг нь өөрчилж яахгүй. Тэгсэн нөгөө бүдүүн хүн чинь хэмэрэн бүдүүн, нохоон бүдүүн, иддэг юмнууд нь заваа. Тэгээд юм байхгүй. Тэнгүүд ирээ шууд нохоогийн салж авах. Нохоогийн салаад илүү дутуу бүдүүн бүгдийг нянзлаад. Тэгэхээр гэрээг нянзлж авахгүй. Гэрээг нянзлаад өөрийг нь эхлээл юунд явуулаад, жимд явуулаад. Тэгээ нөгөө сонгуул нэр дэвших гэж яасан чинь
өрсөлдөгчгүй бол шууд өгчтэй байна л да мандат. Тэгээд яг мандатын яхаа шүүхтэр байдсан чинь нөгөө нөхөр ороод ирдэг байхгүй. Тэгсэн нөгөө зэрэгтэл хүмүүсүүд нь бүгд гайхаж. Чи одоо өрсөлдөх юм уу? Тэгээд яг тэрэн дээр бөө догдохгүй болдог байхгүй. Нөхрийг баахан шаалаа. Тэ энэ одоо надад өрсөлдөх юм гэл. Нөгөөх нь ч гэсэн гайхаа сонь яриад. Тэгээд айгүй тийм яг тэр өөрийнх нь байгаагаар ямар ч өөрчлөлт хийгээгүй нөхөр орж ирчээд гараа явдаг. Тэгээд тэр чинь нэг сар гарны хугацаа болж байгаа шүү дээ. Сар гарны хугацаад нөхрийг бол тотally өөрчилж байгаа. Өмнө ярьжсэн өмнүүдийг нь бүгдийг нь өөрчлөөл заагаал. Тэгэхээр яасан чинь нөгөөд чинь доороос явжснаа бүр зэрэгцээд ирдэг байхгүй рейтинг нь өөрчлөгдөж зэрэгцээд авах гал аюулгүй байдалд ороод ирдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хоёр бизнесмен болохоор гол санаа нь шүтээс симнатчаар тэрхтээ өдрүүдийг дэмжүүлэх гээд тэгээ зардлаа хэмжих гэсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь тэрэнд таалагдаагүй. Тэнгүүд нөгөө талд нь ажилтдаг байхгүй. За тэгвэл шиг нөгөөх рүү явчих. Тэгээ нөгөө сонгуулийн менежер нөгөөхийн хаянгуудаа нөгөө талд авчдаг байхгүй. Тэгсэн чинь тэр хооронд бас гоё процесс болцоо. Эхнэр нь шууд рейтинг нь унаад ингээд тэр чинь нөгөө нэг янз бүрийн фактууд гарч ирээд нөхрийг. Тэнгүүд эхнэр нь чи нөө миний рейтингийг унаад байна гэж юм саллаа гэж боддог. Тэгсэн чинь сонгуулийн кампайн болоод яасан чинь эхнэр нь хүрээд ирдэг байхгүй. Яг тэр чинь нөгөө нэг UB палс шиг зааланд болж байгаа. Зааланд болоод хүмүүс бодсон. Ваа нөгөөх нь шоу хийдэг. Тэгсэн чинь хурж ирснээр би чамд хайртай дээрээгүй шүү. Тэр хоёр надад мөнгө тассан гэдэг байхгүй. Тийм учраас би ирж байна. Тэгээд ингээд тэр кино яг хаа ингээд инэдмийн кино. Гэтэ инэдмийн боловч санаа айгүй тийм том санаа явж байгаа байхгүй. Тэр хүнийг яг нь тэр менежер коуч тотally өөрчилж байгаа байхгүй. Өөрчилж байгаа буюу тэр хүн тодорхой хэмжээгээр мэдээж өөрчлөгдөж байгаа. Гэхдээ хамгийн гол нь яг нь тэр хүний талаарх ойлголт бусад хүмүүсүүдийн ойлголтыг өөрчилж байгаа хэрэг. Үнэхээр бүтээгдэхүүн илүү дээр байгаа эсхээс үл хамааран харилцагчийн толгойд энэ бүтээгдэхүүн илүү дээр сайн үнэн байх бодол бий болдог гэж. Яг ижил боломж та нарт ч бас бий гэж. Сүүлийн үед нөгөө солонгосууд тэрийг сайн хийсэн тий. Дэлдэн чихийг тийм үү? Дэлдэн чихтэй бол хөөхөн гэдэг юм ойлголтыг бий болгосон шүү дээ Азиудын юмд. Өмнө нь яалаа дэлдэн чих бол одоо дэлдэн чихнээс хүмүүждэг байсан шүү дээ. Тийм. Одоо бол хүмүүс дэлдэн чихтэй болохын тулд зориуд ингэ цардуул мартуул наадаг тийм. Хүүхдээ багаас нь ингэж унтуулж мутуулдаг. Тийм. Сонсож байгаагүй юу? Тийм. Тэгэхээр тийм ойлголтыг бий болгодог байхгүй. Брэнд нь харилцагчийн хэрэгцээнээс илүүтэй таны хэрэгцээг сонсдог гэж. Бүтлгүүтэх төлөвлөгөө гэж. За бизнесийн ертөнцид брендийн бүтлгүүтэл ихсэж байна гэж. Бүх төрлийн том жижиг компаниуд тохиолдож байна гэж. За C2Co гэж. Энийг манайхан мэдээж ууж үзээг баг тийм. За зорилго нь нүүрс ус баг гэдэг ойлголтыг бий болгох гэж. Брендийн зорилготой юм. Брэнд хийх нь бол нөгөө алдартай Coca-Cola ч хийсэн байна. C2 гэдэг. За хагас нүүрс ус, хагас калори, хуучин Coca-Cola явах гэж. Кола ч жоо нөгөө чихэр мэхэр нүүрс ус ихтэй учраас эрүүл мэнд сайнгүй гэдэг юм жоо шүүмж яваадсан. Тэнгүүт яах нь вэ? Амтыг нь яг өөрчлөхгүй гэхдээ арай эрүүл мэнд сайн кола. Тэгээ Diet Coke. Diet Coke-оос хойш хамгийн том төсөвтэй гэж. Тухайн үед C2 гарч явах үеийн $50 сая гэдэг бол асар их мөнгө. Тэгээ 20-40 насны хүмүүс таргалт цаахны хэрэглээнд анхаарч байна гэж. Шалтгаан тийм ээ. Америкт их таргалт явагдсан. Тэгээд яг гоё амттай тийм ээ хуучин амттайгаа адилхан тэгсэн мөртлөө илүү эрүүл мэнд сайн нөгөө хүмүүсийн таргалтын асуудлыг шийдэж байгаа юм чинь маржин буюу үнэ 15% нэмнэ гэдэг зорилготой байна. Тийм ээ. За дунд зэрэг калори, дунд зэрэг нүүрс ус гэсэн ойлголтыг бий болгоно гэж. Тийм ээ. Нөгөө их калоритой юм хэрэглэчихлээр калори шатахын тулд их хөдөлгөөн хийх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр калори нь бол яг нь арай бага өмнөх колоноос. Тэгээ нүүрс ус нь бага. Тийм учраас чиний таргалтыг дэмжихгүй.
Дээрэс нь эрүүл мэнд сайн гэсэн. За үр дүн нь яасан бэ гэж. 50 сая доллартай. Тэгээ нөгөө мундаг кологийн хийсэн тий. C2 ажиллагаа бүтлгүүцсэн гэж. За яагаад гэж. Баг нүүрс усны уурс чанараа алдсан гэж. Яг өмнөхтэй ажиллаамт гэж амласан биелээгүй. Жохон өөр болсон гэж. Ядч л хүмүүсүүдийн төсөөлт гэж байна. Жохон өөр болсон гэдэг нь аг амтаараа магадгүй адилхан гэж байгаа байхгүй. Гэтэ яг надад тийм өөр санагдаад байна. Уухаа. Харилцагч баг ууж эхэлсэн гэж. Илүү үнээр зарсан харилцагчдыг бас багасгасан гэж. Pepsi ээж бас яг ижлэх үр дүн өгсөн гэж. Coca-Cola-гийн өрсөлдөгч нь. Cola яг C2 Coke гаргachингууд Pepsi бас ээжгээд гаргачихгүй та. Бас адилхан үрс ус багтай, тий? Калори багтай. За брендийн эндээ сургамж гарч иж. Зөв брэнд бий болох нь таны зах зээлийн туршлага таны хэмжээс үл хамааран хэцүү байдаг гэж. Чи мундаг брендийг удирддаг, бий болгодог гэдэг. Тэгэхээр яах нь вэ? Дараачийн брендийг бий болгоно гэсэн явж баталгаа авах. Хэрвээ харилцагчийн хүсэн хүлээж байгаа зүйлийг мэдрэхгүй брендийн зашмаа даахгүй бол өөрийн хүлээж байгаа үр дүнд бодвол юу болдгийг ойлгосон баха гэж. За дахиад нэг жишээ. Бүх барааны төрлөөр зах зээлийн 60% эзлэхийг хүссэн гэж. Procter & Gamble тий. Procter & Gamble чинь Монгол төлөөлөгч Нанунго тий. Энэ өөрөө баг Монголын дэлгүүрүүдийн ихэнх барааг хангадаг. Маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Procter & Gamble-ийн бараа байхгүй байх юм бол яах вэ? Супермаркет шууд хоосон. Тална. Англи болгонд хэд хэдэн брэнд амжилт олсон. За зорилт өөр нь өөр байсан боловч тухайн хэрэглэгчийн хэрэгцээ хүсэлтэд нийцсэн. За PG-ийн яасан гэхлээр маркет шеэр руу өрсөлдөгчийн дайралтыг багасгасан гэж. За PG-ийн угаалгын ариутгагч дэлхийн хамгийн том угаалгын нүнтэг зориулт их хэрэгтэй зүйл гэж таа. Чи зориулт бүх температур үр дүнтэй угаах гэж. Зориулт өнгөтэй зүйлийг угаах гэж. Оксид. Боолд гэдэг нь зориулт хувцсыг цайруулах. Бүгд төсөөлөлд бий болсон. Ийм мундаг брэндүүдийг хийсэн баггүй. Тэгээд PG-ийн онцлог нь нөгөө компанийнхаа нэрээр явдаг. Брэнд нэрээр ингээд дандаа салж явдаг. Тэгэхээр Procter & Gamble гэдэг айгүй зарим мэдэхгүй ч гэж байна. За буруу ихснээсээ зөв болгож засах гэж. Гараар аяр 5 угаагч бодис гэж. Аюурэ Liquid Joy 1, Joy 2 хамтдаа зах зээлийн 45% эзэлдэг. 3 дахь брендийг бий болгох зах зээлийн 60% хүрэхийг хүссэн. 45% эзэлж байгаа юм байна шүү дээ. Хэрэглэгчээр нийцээгөө Grease брэнд гаргаваа гэж. PG-ийн өөрсдийгөө сонссон. Өөрсдөө юу гэж сонссон. Дотоод хүлээлт зөөлөн байх нь амжилт авсан маа гэж хэд өгсөн. Аюурэ Liquid маш зөөлөн. You can have a younger looking гэж. Тэгэхээр маш тийм залуу хүний шиг гартаа болно. Яасан бэ гэхээр судалгаа явуулж тэ маркетингийн судалгаа 45% байна. Тэгээ одоо яаж 15% нэмэгдүүлэх вэ? Тэгээ судалгаа явуулсан чи яах нь вэ? Илүү тийм зөөлөн юу хүсэж байна хүмүүс савг. Тэр зөөлөн зах зээл дээр бид нар ажиллах юм бол 15% нэмэгдүүлчих. Судалгаагаа тэгээ яах нь Grace гэдэг бүтээгдэхүүн олж ирээд сурталчилгаа хийсэн. Маш зөөлөн тэгээ you can soak your hands in it. Ширхэг болгонд нь 4-1 аяар чигшүүлэх тос хийдэг. Look soft hands, soft skin. За 3 жил зарцуулсан гэдэг. Grace нь mildness looking product. Турш 2 удаа бүтлгүүцсэн. Буцах зам гэж юм. Бүтээгдэхүүн юунд зориулагдсан тэр хэвээр нь үлдээх. Энэ яах нь вэ? Grace-ийн асуудлыг шийдэх гэж. Mildness гэдэг юм авч яах гэж. 3 дугаар байрнаас 1-р байранд орсон гэж. Сүүлийн 30 жилийн турш 1-р байранд байна гэж. Энэ ямар бүтээгдэхүүн бэ? Брендийн зарчим гэж. Одоо байгаа арга нь одоохондоо зөв байж болно. Гэхдээ зөв хэвээрээ үлдэнэ гэсэн үг шээ.
Өөрчлөлт бол зайлшгүй зүйл. Байнга өөрсдийн зах зээлд эзлэх байр сууриа дахин үнэлж бай гэж. Амжилттай байхын тулд шаардлагатай өөрчлөлтийг хийхэд бэлэн бай гэж. Брендийн зарчмаа алдсан компаниуд гэж. Sears 100 жилийн агуу лидер гэхдээ Kmart-д зохигдсон гэж. Kmart харин Walmart-д ялагдсан гэж. Sears гэж бид нар барыг сонсооч гох те. Kmart-ыг бас сонсоо. Walmart бол одоо байгаа. Дэлхийн бас хамгийн том компаниудын нэг те. 100 жил мундаг байсан гэж штэ те Sears. Sears and Kmart нар нь хэрэглэгчд хэрэгтэй өөрчлөлт хийж чадаагүй хожигдсон гэж. Цаг хугацаагаа мэдрээгүй те. Сорилт зөвхөн үр дүнтэй биш хамааралтай үлдэх хэрэгтэй гэж. Байнга шинжилгээ хийхгүй бол хуучирч гүйлгээнээс гарна гэж. Брендийн зарчим аа. Бизнес стратеги үнэлж өөрийн ялгарх талбараа сонгох. Бусад өршөлтөгчдөөс ялгарх хамгийн сайн хөлбөрөө тодорхойлох. Нөгөө хонин дундаас. Монголд энэ брендing унгасан жишээнүүд байгаа юу? Ямар жишээнүүд вэ? Санаж байна. Жагар гэдэг нэг ундаа гардаг шүү дээ. Тэ ус мус гэл. Нэгсэн бодоо болгосон тий. Эвхэр өргөнөө зарагдал тий юу ч хийлээ. Тэгээ тэр болохоор нэг брендийн дор аюул олон бүтээгдэхүүн гаргацсан тий. Тэгсэн чинь нэг брэнд нь болохоор өөрөө хямдхан жагвал мяа гэдэг ийм ойлголттой болчихингууд яг нь шинээр хийсэн ус, шинээр хийсэн ундаа бүгд ер нь доогуур ангиллах болж байгаа. Тэгэхээр нэг малгай доор гарах нь бас аюултай. Нэг их нь амжилтгүй болгонгууд яг нь бусад зүгээр явж байгаа эсвэл шинээр гарах гэж байгаа бүх юмнууд амгаа гарч байгаа. Жагаар бол яг нь борчуудын уудаг ундаа гэдэг юм ойлголттой болж байгаа. Та нар бас юуг мэдж байгаа те Octo Center гэдэг юм болсон те. Миний телехэн те. Тэр ямар зорилготой вэ? TED-ийг зохих зорилготой те. TED-ийг зах зээлээс авах шүү дээ. Тэгэл хийгээл аюу гой засч масаал сурчлан муучлаа. Нүдэ яваагүй те. Санаж байна те. Уул нь мундаг компани байсан шүү дээ. Тэгээ тэр амжилттай болоод бас болохоо биш те. Гэтэл чадаагүй. Ялгарч байна гэдэг бол ялгарч байгаа гэдэг ойлголтыг бусдад бий болох юм аа гэж. Энэ тэдний бодлын ойлголт болохоос таних биш гэж. Тийм ээ. Амжилттай брендийн имиж бүрдүүлэх нь амархан зүйл биш ээ. Хатуу чанга ажил тодорхой шургуу төвлөрлөх гэж. Амжилттай байр сууриа хөгжүүлэх гэдэг нэг хэрэгээ. Түүний үргэлжлэх нь бусдад хамааралтай байлгана гэдэг өөр хэрэгээ. Хэрэглэгчийн хэрэгцээ хүсэл хандлагын өөрчлөлтийг үргэлж мэдэрч байх хэрэгтэй. Хэрв та эдгээр шатуудыг үл тоовол таны одоогийн үйл ажиллагаа нь таны брендийг тодорхойлно. Сайн эсвэл муу. Та усан онгоцны Ахмад улс төрч эсвэл McDonald's, Coca-Cola бусад үйлчилгээний бизнес ажиллаж амжилттай максимум байлгах мундаг брэнд бий болгоход яг ижлэхэн шатуудыг дамжих хэрэгтэй гэж. Бусад компаниудын лидерийн нэгэн адилаар та өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрхэн бид жинхэнэ амжилттай брэнд бий болох вэ? Бидний брэндэд одоогийн бидний байдал бодит стратеги болж чадах уу? Ямар төрлийн хичээл зүтгэл хэрэгтэй? Энэ ямар үн цэнтэй байх вэ? За нөгөө хүний хөгжлийн сургалт ороод ирэхлээр хүмүүс энэ 3 дахь шатыг ер нь мартчихдаг шүү. Тэ болно. Бүх юм болохгүй бүтэхгүй явж болно. Бүх юм өөдрөгөө хараад эхэлдэг тийм. Тэр бас их хортой. Жохон мэдэрч заримдаа бас харж авах бол. Тэ? Өөрөө хийхгүй байж штэ. Болно сайхан амьдрал. Тэ? Тэгээд унтчихээ яваад. Эдгээр асуултад хариулах нь брэндэд холбоотой дараах асуудлуудыг хамруулна гэж. Бидний бүтээгдэхүүн үйлчлэг нь юугаараа үнэхээр ялгаатай вэ? Ямар ойлголт бий болох нь чухал вэ? Бидний харилцагчд хэн бэ? Харилцагч нар биднийг юу гэж бодоосоо гэж хүсэж байна вэ? Бид хүссэн сэтгэлдээ үлдээх хамгийн сайн арга нь юу вэ? Бид хэн бэ гэдэг талаар тэдэнд хэрхэн хамгийн сайн аргаар мэдээлэл өгөх вэ? Хэрхэн тэд нарыг бидний бүтээгдэхүүн үйлчилгээнд итгүүлэх вэ? Одоо нөгөө итгүүлэх гэдэг юм болж чинь тийм.
Энэ таны брендийг тодорхойлоход туслах вэ? Энэ үнэхээр ялгарч байна уу? Зорилт хайрлагчд үнэхээр хамааралтай юу? Энэ үнэхээр цагаа олсон шинэлэг үү? Тэгэхээр брэнд маань өөрөө заавал тодорхой сегментийг сонгож авдаг. 3 сая хүнд 3 саяуланд нь тохирсон брэнд гэж байхгүй. Тэгвэл брэнд биш болчих. Тэгэхээр нөгөө зорилт зах зээлээ тодорхойлоод за энэ бол миний брэнд гэдэг юм авчаад харилцагч гэдэг юм сонгож авчаад тэднэртэй тохируулж брендийг хийдэг. Тэгэхээр та нар өөрсдийнхөө ч гэсэн таргетыг сонгож авах нь шүү дээ. Энтэй ажиллах гэдэг, ямар харилцагчтай ажиллах гэдэг, тийм ямар хүмүүстэй найзлах гэдэг. Тэгжээж тэрэндээ тохирсон зан үйлдэл гарахгүй тийм ээ. Та эдгээр асуултад хариулт олж авах. Хэрв та зөв ойлголт сэтгэл бий болохын тулд ажиллахад бэлэн байгаа бол та өсөлтөө хамгийн максимум болгож чадна. Хэрв энэ дэндүү их ажил эсвэл та үүнийг хийхийг хүсэхгүй байвал та аль хэдийн өөрийн брэндтэй болсон. Сайн эсвэл муу. Гэхдээ та өөрийн байхыг хүсэж байгаа брэндээ бий болгоход илүү дээрээ гэж. Брендийг бий болгох нь таны үг хэллэгээс эхэлнэ. Хэрв та шийдсэн бол тийм гэхдээ би мартаж би ойлгосон би мэдж байгаа. Би хийн би ойлгож байна. Брендийг бий болгож түүний үр шимийг хүртцгээе. За нөгөө проактив бай гэж юм тийм ядаж. За хаалт гэж.